За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Мэйл тарати маань энэ удаагийн хөтөр зэрэг гэж байна. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоногт ямар хувийн ерөнхий амьдрал, ажил карьер тэг мөнгө санхүүтэй тэгээд бас хувийн амьдрал дээр явах уу юу болж юм бас ямар боломж аюултай байна уу те. Тэгээд энергийн зөвлөгөө бас ямар хар болно. За юу ясаа хавар болж гин өвлийн хэдүүлээ сайхан давлаа. Бас чанга үйл ах шиг байлаа. Хэдүүлээ нэг талаас бол үнэхээр их ядархаар ачаалтай амьдарч байна. Нөгөө талаас хэдүүлээ бас үнэхээр их өөр өөрсдийнхөө ч гэсэн бас сайн хичээж байгааг гэдэг мэдэхгүй яваад байна. Энэ видеог сонсож байгаа хүн бол амьдралд маш сайн чадлаараа хичээж өөрийгөө бас гоё явуулж байгаа. Хэрвээ энийг танд хүмүүс хэлэхгүй байгаа бол та өөрийгөө үнэлэхгүй байна гэсэн. Нэгсэндээ амьдралд та аюу дажгүй явж байгаа. Битгий өөрөөрөө голраа заа юу. За 3 өдөр байна. Аль энэ алтлын өнгөтэй юугаараа сонгоор. Монгол гэр байна, заан байна, луу байна. Зөвхөн элемент дээрээ сонгоор хөдөл сонгох шүү. За юу. За 3 2 1 сонгосон гэж найдаж байна. Эхнийх өдрөө дэлгэцгээе. За эхнийх өдрийг хэрвээ та сонгосон бол энэ 7 хоногийн ерөнхий байдал чинь юу яасан? Аягны Хүлэг Баатар. За хөзрийг ажиглавал аяг барьсан Хүлэг Баатар те их тийм баяр жаргалтай нарахгүй мориороо цорволгоцсон байж нөгөө ч гэсэн бас их гоё анзааралтай байна. Ерөнхийдөө бол энэ 7 хоног чинь бол таны хувьд илүү их тийм зүрх сэтгэлээсээ юу хийхийг хүсмээр байна. Те яамаараа нэмээр байна. Яг яавал илүү тийм өөрчлөн гоё баймаар байна. За тэгээд тэрнийхээ төлөө бүр тийм хичээж зүтгэсэн. Нэг талаасаа бол илүү тийм зүрхчлээд авсан 7 хоног байх болов гэж гарч байгаа юм. Нөгөө талаас энэн дээр айхтар тийм хувь тавилангийн юм бол байхгүй шүү. Нэг өсмөндөө энэ хөдрийг сонгосон хүн та сүүлийн хэдэн 7 хоног аюу их тийм гүрийж юм яаж болгож бүтээх үү? Яавал юу гэж их хичээсэн байна. Тэгвэл энэ 7 хоногт бол тийм байхгүй. Яг цэвэр өөрийн яг юу хиймээр байна, юу хүснээр байна, юу бүтээмээр байна, хинтээ баймаар байна. Бас хинээс болмоор байна те. Тэр төлөлийн олон зүйлстэй тийм төвлөрсөн, илүү тийм зүрх сэтгэлээ дагсан, хит байнга логикгүйгээр явах хэрэгтэй шүү гэж энэ 7 оны аягны Хүлэг Баатар нэг тийм бууж байгаа юм. Хоёрдугаарт за яагаад ийм үйл явдал болов гэвэл юу яадаг? Аягны Хүлэг Баатар бол нэг тэгж их байн гарч идэх хөдрөл биш. Нэгсэндээ хувь тавилан танд яг тийм боломжийг өгсөн байна. Миний хөө те энэ 7 хоног яг юу хиймээр байна, яг юу хүсмээр байна те тэрийг хий. Тэгэхгүй бол бас тэгж тийм байнгын ийм бас үйл явдал бас болохгүй шүү гэж байнга ийм ажиргалтай эсвэл хувийн арьсандаа анхаарсан тийм үйл явдал болохгүй учраас ер нь тийм гоё анхааралтай, бодолтой бас юу хийх хүсмээр байна тэрийг хий гэж гарч байгаа юм аа. За харин ажил төрөл тал. Ерөнхийдөө давгүй шүү. 3 саваа. Нэгсэндээ яг явах хэвээр юм, яг явах хэвээр замаараа явж байна гэж байгаа юм. Товчхондоо бол. За жоохон дэлгэрүүлвэл 3 ингэдэг байхгүй юу? Нэг саваа буюу хамаг ингээд ирж хүчтэй болгоод 2 савыг сайхан юмаа сонгоод 3 сав бол та зөв сонгосон, та яг зөв замаар явж байгаа. Тэрийг ерөнхийдөө өргөжлүүлээд хий. Яг энэ 7 хоногт ажил төрөл тал руу хийх юм сайхан өргөжлөлт хий. Үр дүн сайхан өргөжлөлт сайхан гарах болно. Бас холын ирээдүгөө сайхан хараарай. Ерөнхий ажил төрлийн хувьд нэг талаасаа дажгүй байна. Нөгөө талаасаа яг анхааруулсан зүйл бол ийм байдэн шүү. Хөдөлгөөнтэй байгаарай. Нэг талаас бол гоё үйл явдал болно. Ажил төрөлдөр ч гэсэн гоё бүтээ дажгүй байна. Нөгөө талаасаа бол илүү их боломжийг өөрөөсөө гаргахын тулд юу яах ёстой? Өөрөө яг юу байж болох бүтээх үү? Яавал юу дээр бидээс хайж, судалж шинжих ёстой. Энэ хэсэг сонгосон хүн танд энэ 7-нд амар тийм чулуун дээр сэлжсэн, сэлцэн тийм юу байхгүй, хувьд байхгүй. Оронд нь нийл их олон боломжууд л байгаад байна. Энэ боломжуудыг та яаж ашиглах вэ? Яавал тийм сайн үйл явдал болох вэ? Яавал гоё байх вэ? Тэрүүл хариу орох ёстой юм. За бас нэг зүйл бол ийм байгаа юм. Эрч хүч, хардаа аяг болон сава аль нь эрт мэдрэмжийн үзэр хит нэг юм албан ёсны ч юм уу байхгүйгээр яг хийхийг хүсэж байгаа зүйлсээ аягүй сайхан хий. Ялангуяа ажил төрөл тал дээр ч гэсэн юу байгаарэ? Алийг хийвэл илүү боломжтой бай гэж бод, бас алийг хийвэл том нураар аягүй дажгүй гэж бод, алийг хийвэл илүү хурдан бухимсаар бодгүй гэж бодоо яваарай. Тэгвэл
ажил төрөл мөнгө цаас хамгийн ч сайхан бүтэн. Нэгсэндээ энэ 7 хоногийн хэр бүтэхгүй гэвэл таны одоо хэр хөдөлгөөнтэй, хэр авахчтай, хэр хурдтай, хэр амралтгүй байсан чинь хамгийн хамааш заяа. За зөрөөд яа за өстэй энэ 7 хоног жоо гоё юм болох нэ. Юу ясаа? Хувийн харилцаа, хосын харилцаа тий. Хувийн амьдрал яах нь вэ гэсэн бас савааны боол. За юу яасан? Би өөрөөр хэлбэл нэг тийм албаар бүгдийг нэг ингэж гаргаагүй. Бүгд л тийм санзуу маяр гарчиж байгаа. За тэгвэл эн чинь бас одоо сонгосон юм те алтан гэр байгаа шүү дээ. Яг үнэхээр та энэ 7 хоногт хувийн хосын харилцаа яг гэдэг юм тал дээр өөрийнхөө амьдралын сайн хамаг юмыг бүтээмээр байна. Дэндүү та сүүлийн хэдэн 7 хоног тийм ерөнхий байсан юм байна. Хүний төлөө байсан юм байна те. Одоо харин нэг өөрийнхөө гоё юмыг бүтээж болгож явахын төлөө хичээл зүтгэмээр байна. Та бол залуу сүнстэй хүн. Нэг тийм хөгшин сүнстэй хүн шиг тийм зохиолын дуу сонсоод эсвэл цай оочоод нэг тийм одоогийн залуусыг одоо муулах хэрэггүй. Та өөрөө тийм тэр одоогийн залуус дундаа орон заа юу яг үндэ бол. Тэрний тэгж маяглахын оронд өөрөө би бол залуус хэрэгтэй хүн, би бол залуу хүн, миний насууд таглаа явах түмээ. Би харин гоё юм хийх ёстой. Би гоё хөдөлгөөнтэй байх ёстой. Миний би залуу байгаа учраас би энэ болгоныг амжуулж энэ болгоныг хичээж те. Би яг юу хүснэ хийнэ. Би яад юм 3 шир архиусан чадна гэд. Тэгж явахгүй бол одоо амьдралч хүмүүс тэнд хэлээд байна. Миний өгшөө бороо те. Одоо найзаа андаа. Хурдан хөгшөөд байгаа юм шүү. Бэлтэргээ санаа суугаад байгаа юм шүү гэд. Нэгсэндээ тэрнийг анхааруулсан тахтын бас тийм сонголт өгсөн тийм сайхан 7 хоног бол юмаа гэж бол энэ дээр гарч байгаа юм. За юу. За бас нэг зүйл гэвэл ийм байгаа. Энийг юмыг аюулсан ойлгохтой. Одоо энэ хардаа савааны боолн дунд одоо ингээд гоё юу оранжийн буюу жүржийн мод байгааз танд амьдрал яг гоё өөрийн одоо үүлийн үр жимсээ өгөх гээд байна. Та авахгүй гэдэг. Яаж ав гэхээр заавал модуу авиржиж ав гэдэг байхгүй юу? Нэгсэндээ сонголт. Нэг талаас жоохон балай. Тэгээд дээр нь гэр байна гэдэг чинь бол та яг одооноос дандаа хүний төлөө биш жоохон өөрийнхөө төлөө яваач. Алин болгон хүний тарьж цэнхэх гээд байгаа юм байна те. Энэ ядч энэ талд өөрийнхөө төлөө өөрийгөө хайрлах сайхан үйлдэл хийгэрэй гэж бол ингээд гарч байгаа юм аа. За харин одоо юу яа? Наач нь одоо боломжтой эсвэл юу байна уу жоохон явцтай байна уу явцгүй байна уу харцгаая. За эхнийх нь нэг аяг гарч ирсэн. Энэ бол ингэж байгаа зэрэг одоо аяг бол мэдрэмжийн үзэл. Тэгээд эхнийх нь гэхээр одоо таны хувьд энергийн шинжилгээ явагдсан юм байна. Тэг юу гэсэн үг вэ гэхээр юу гараа. Одоо таны амьдрал одоо яг гинт панк гэл одоо тийм зөв энерги орж иж гэсэн үг. Би алин болго ингэж явсан юм бэ те. Би алин болгон надад нэг юм барлаа байдалтай байхсан. Би алин болгон хүнийг нэг тийм юу байх хүний төлөө явсан. Би өөрөө төлөө яаж явахгүй. Бодоод үзье. Зөөр би жишээ шүү. Хэдүүлээ нэг юм за ингэж хэдүүлээ карактерчлаа гэж бодъё заяа. Шал танихгүй найзуудгээд хэдэн холгочод орж ирсэн. Эхний дуун Десантын Midnight байвал өстэй айд сүйтсээ. Бодоод үзтээ. Халж ихлэг байгаа шүү дээ. Яг тэрэн шиг байдал байгаа та ер нь амьдралаа мэдээд байна уу? Гэтэл тийм айд сүйттэй орчинд та яг үндэ гайгүй штэ гэж яваад байна. Үгүй харин одооноос та яг өөр хөдөлгөөн амьдарч яг өөр бүтээх ёстой. За тэгэхгүй бол зарим тохиолдолд хувь хүмүүсийн ерөнхийд нь ашиглаад байна. Тэрнээс та бас өөрийгөө холдуулах ёстой байна. Тэрний төлөө яг зүрх сэтгэлээ эхлүүлэх одоо яг би ингэж ойлгож эхлэхтэй тийм явах гэсэн заа юу. Тэгээд зүүн совин аягүй сайн даг. Яг юу их юм даг. Давхар зөв хүмүүстэй найз нөхөрл, буруу хүмүүстээс жоохон холд. Та юу яагаад байна? Нэг бол таны эргэн тойронд хүн алга, эсвэл байгаа нь буруу хүмүүс байгаа. Тэгэхээр тэрнийг бас болж та аягүй айтайхан амьдралд орж ирэх шүү. За нэг юм ойлгоорой. За тэгээд юу яасан? Ажил төрлийн хувьд за энэ гоё юм шүү. 9 зоос. Яалтчгүй бие даагаад явхаар та аягүй гоё тийм үр дүнгээ өгсөн, цалин цавуун жагтайхан те. Аягүй дажгүй тийм гоё болох юм байна. Энэ 7 хоногт нэгсэн дахиад л хэлсэн. Хэрвээ та ингүүл нэгсэн ийм саяны хэсвэлтийг хийвэл одоо юу вэ? Контент одоо лакшери одоо аюу тийм дажгүй байдал амьдралын сайн мэдрээд одоо яахгүй нүг үр жимсээ сайхан хүртээд явахын эхлэл нь бол энэ 7 хоног тавигдах юм байна. Ер нь энэ хавар танд
их тийм сайхан хавар болох байхаа. Яг нэг гоё юм болгоё бүтээе гэсэн. Тэр гол юмч сайхан бүтсэн. Тэр бүтэж байгаас сайн хараад ус ингэж болох юм хийсгүүдээ харсан их сайхан 7 хоног бол нэг талаас бол болох байх заа юу. Нөгөө талаас гэвэл бас нэг юм байгаа юм. Үнэхээр таны гараас юм гарч чаддгүй юу чаддаг. Амьдрал тэр чинь жоохон сориод байдаг юм байна. Нэгсэндээ миний өгшөө энэ болохгүй. Оронд нь ингэнэ гэд тань нэгсэндээ зөв болон буруу сонголтыг өгдөг. Та зөвийг сонгохгүй байх, заримдаа буруу сонгохгүй байх. Тэрний оронд би зөвийг л ер нь байнга сонгоно гэд хичээгээ явах нь хамгийн чухал юм шиг заа юу. За. Хосын хувийн харилцаанд харин яах юм? За юу яасан? Ястаа сони болсон шүү. Нэг сэлэм. Нэгдүгээрт юу яана? Ер нь амьдралдаа та бүх юмаа жоохон тодорхой болж эхэлж байгаа шиг байна. Хувийн харилцаан тал дээр ч гэсэн. Би хэлээ л гэдэг. Би тэнд байнга хэлдэг. Амьдрал хувийн харилцаа жоохон тодорхой болгооч дэндүү ерөнхий байгаад байгаа юм биш үү? Нэг юм өөхөж бочирхаж те зааварсан байгаад байгаа юм биш үү? Тэ нэгдүгээрт. Хоёрдугаарт юу байгаа чи? Ер нь амьдралаасаа тийм урам авахд амжинд амьдраач. Тэгэхгүй бол та их хөдөлмөрч хүн гэсээр нь амьдрч бас тийм болж утж байгаа юм яхад өөрчлөхөд хувийн харилцаа тал дээр бас бодож үзэх юм зөндөө байна штэ. Тэрийгэ бодож үзэхгүй мүү. Ингээ яваад байвал ингээл яваад байна штэ. Жохон бүтэхгүй штэ тий. Бас нэг зүйл гэвэл засах юм зөндөө байна штэ. Та өөрөө засъя гэж оролдохгүй бол яг үндэ бүх юм ингээл яваад байна. Ямар ч үр дүн байхгүй заа юу. Би тэгэл 2-3 жил дарааш нь ярддаг юм аа ярих байх. Тааж 2-3 жил дараа бас нэр үний хэлэх шүүгээ сууж явах багталтай байх. Тэгэхээр өөрчлөлтийг өөрөөсөө тэгээд өнөөдөр эхлэн заа юу. Тэгж явахгүй бол яг үндэ бас чанга байна шүү амьдралч бас. За ерөнхийдөө ингээ харуул энэ 7 хоногт их тийм мэдрэмж өндөртэй амьдралын сайхан мэдэрсэн өдөр одоо 7 хоног байх бөгөөд яг тэр мэдрэмжний таарсан амьдралын хийх хэрэгтэй. Тэгж хийх нь таны амьдрал одоо тань руу тийм энергийг одоо орчин ертөнцөд тэгж явуулж байгаа учраас та яг тэрэн рүү чиглэсэн үйлдэлийг хийх хэрэгтэй байгаад байна. 3 сар аж төрлийн хувьд бол бүх юм яг зөв замаараа явж байгаа. Гэхдээ яг өөрөө хичээж, өөрөө хөдөлгөөнтэй гэж, өөрөө авахаастай байж энэ бүх юм сайхан бүтэж одоо бас давхар өөрөө тийм биетээс юм хийж юу яа. Одоо яг энэ гоё үр жимсээ сайхан авах юм байна. Нөгөө талаас яг үнэхээр хувийн харилцаанд өнөсөх гоё бай гэж бол өөрөө хичээнэ. Бас өөрөө тодорхой болох, өөрөө ингээд юма засах те. Давхар хүмүүстэй харилцаж өөр юм болох шүү. Тэгэхгүй бол та яг өнөө жоох явцгүй байх шүү. Тэрийг явцтай байлах хэрэгтэй шүү гэж бол гарч иж байгаа юм аа. За харин юу яа. Одоо сахиусны ингээд тэнд юу зөвлөсөн байна? Харцгаая. За юу яана? Та ерөнхийдөө амьдралаа гадарлаад байгаа хэрнээ яг нарийн ширээнд нь яг яаж засах юм, яг юу яах гэдгийг сайн мэдэхгүй байгаа даа. Энийг мэдхийн тулд хүмүүстэй ярилц зөвл эсвэл бүр болохгүй над руу холбоотой асууж болно гэж үзаа юу. Тэгэхгүй бол та одоо юу яагаад байна? Одоо юу гэдгийг хүмүүст өөрөө та сайн зөвлөж чаддаг гэсээр нь амьдралдаа тийм ерөнхий байгаад байна. Гэхдээ загасны мөр усгүй гэдэг нь үнэн юм билээ шүү. Яг энэ хөлөөлөж ярих. За зөөрөө таны энерги би хэлээгүй юу. Энэ нэг аяг болон нэг одоо тэмдэг зүсгшээ бол нэг утгатай. Адилхан нэгсэндээ амьдралын шинэ энерги, амьдралын шинэ сайн сайхан орж ирэх гэдэг байна. Орж ирж байна. Та тэрийг сайхан мэдрээд нэг тийм уйлмаар юм шиг, дуулмаар юм шиг те. Бүжгэлмээр юм шиг тийм мэдрэмжийг орж ирэх болно. Харин энэ энергийг яаж зөв жишээ хандах уу? Эсвэл зөв талаар нь гоё энерги одоо ойлгомжтой юм хийх үү? Эсвэл яг энэ энергээр те каракод авах гэдэг чинь бол таны сонголт заа юу. За ингээд одоо эхний өдөр маань дууслаа. Өдөр дэлгэцэн таалагдсан бол одоо лайк тараар, шеэр хийрээ, сабскрайб тараа. Мөн шивл маш их баярлах болно. Мөн гүйлгэний утган дээр их хөршний хурцлагтай байдаг. Юу тийм зүйлч яваа. Тэр ч сайхан манифест хийгээд залбирлуудээр өгөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн санагсгээрөө. Мөн ингээд асуулт тодруулах эсвэл таараа төр үзүүлэх юм байвал та бүхэн Facebook болон Instagram-аар сайн холбогдоорой. Цаг үзүүл болно. Мөн байнгын стресстэй ингээд докторгүй хэцүү байгаа бол энерги тохирсон байна гэсэн үг. Тэгэхээр та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давсраас нөрөөд 10 сарын өмнө авчлыг гаргаж ирэхээр айгүй сайхан тавьшаа гарч ирдэг байна. За тэгээ хамгийн сүүлд нэм хэлье. Өөрчлөлтийг өөрөөсөө өнөөдрөөс эхэлнэ. Маргааш гэсэн байхгүй, хүн найдахгүй, яг хүнээс зөвлөгөө өгч болно. Гэхдээ шийдвэрийг өөрөө гаргах заяа. Хэрвээ тэгээ болохгүй бол надад битгий харамсаарай. Яг үүндээ амьдрал бас ийм боломж бас хэр байгаа юм орж ирдэг шүү. За одоо ингээд техник хөтөлбөрт дуслаа. Одоо хоёр дахь хөтөлбөрөөгөө орцгоё.
За хоёр дахь үзэр маань 9 аяга болж шít. За өөртөө эр ураг гэж хэлбэр ажиллаа. За 9 аяга буцаж байгаа дараахан байдлаар болохгүй. Хүсэл биелэх үзэрний гэсэндээ энэ одоо хөгшин яг 9 аягтай хүсэл нь биелцээ сайхан байна гэд одоо юу гэж байгаа гэсэн үг. Хондод толгож байгаа гэсэн үг юм. За ерөнхий энэ 7 хоногийн энерги чинь бол таны хувьд аюулгүй тийм хүсэл нь биелсэн, бүхэн сайхан бүтсэн тий. Яг юу ингэ амьдралаас авах хүсэж байна? Юу бүтээмээр байна? Тэр нь сайхан биелсэн. Нэг талаас бол их сайхан байх юм байна. Нөгөө талаас одоо за амьдралаасаа сайхан ад жаргал авна гэсэн үг. Яаж амьдралаас ад жаргал авах юм те? Бодоод үзтээ. Нэгсэндээ удаан бүтэхгүй байсан зүйл, удаан хүлээж исэн зүйл, одоо ядаргаа болж исэн зүйл сайхан бүтээд, одоо анхаарал сайхан орж ирээд яах их нь гой болоод орох. Тийм сайхан үйл явдал бол энэ 7 хоногт ерөнхийдөө бол болох юм байна гэж байгаа юм. Тэгээд дээр нь одоо 9 аяг чи юм байхгүй юу? Та бодоод үзээрэй заа юу. Тэгээд дээр нь бас хажууд нь заан гарцсан байна. Ерөнхий амьдралаараа бол та их тайван бай. Яг хөө жоохон тийм төвөгтэй жижиг үйл явдал бол болно. Гэхдээ ерөнхийдөө бол одоо заан ч юм бол харьцангуй тайван амт шүү дээ. Яг тэр шиг та тайван байхад бүх юм таны хүснээр өөрийнхөө ч юм сайхан явчихна гэсэн үг. За тэгэнгүүт нэг юм байдгийг. Заан болон 9 аяг гэдэг хоёр юм нийлэхээр юу гэдэг шүү. Одоо зарим таны болчоосоо гэж бодсон гэхдээ яг болвол бас нэлээд савлгатай алж чадчих магадaltaй зүйлс бол жоохон биелнэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийд 7 хоног бол аюу айтайхан. Гэхдээ савлгатай байх зүйлс бол таны савлгаанд оруулах зүйл бол жоохон болох учраас ер нь жоохон бас бодолтой яах нэг юм бас бодоо байж исэн бол дээр юмаа гэж байгаа юм. За юу. За тэгээ юу байгаа юм? 9-ийн тоо гэдэг чи өөрөө юу вэ? Азийн тоо. Аюу сайхан одоо яана энэгээд бодож байтал бүх юм тог гэд аюу сайхан биелж боломжтой гэсэн үг. Битгий өөрийгөө одоо энэ биелэх бол намайг аз зэвэх бол битгий бод өөр сайхан намайг аз зэвэх тийм бүх юм сайхан болж тийм. Би бол азтай хүн юм аа гэд бодоо явж байсан бол аюу дээр байгаа шиг заа юу. За энэ 7 хоног жоо сайхан таныг аз зэвэх юм гэжээ те болж шít. Тэгвэл ажил төрөл нь яах юм? Энэ 10-аас 4-тэй гэсэн үг. Товчхондоо бол таны амьдралд одоо санхүүтэл дээр бол за яг амар тийм алж чадах юм бол байхгүй. Гэхдээ ер нь бол хамгийн юм чинь одоо яг санхүүтэл дээр одоо ерөнхий хүсчээсэн ийм байвал гоё тийм байдал гоё доо гэж бодсон зүйл чинь. Гэхдээ их биш шүү. Цөөх хэдэн зүйл чинь бол нэг сайхан биелээ явчих юм. За юу. Нэгдүгээрт хоёрдугаарт та юу яах хэрэгтэй байгаад байна. Аз зэвэх нь яг дүүрч заа юу санийх шиг. Гэхдээ одоо ерөнхийд нь нэвэгч гэсэн та яг амьдрал дээр юу яах хэрэгтэй байгаад байна. Хэд олон юм руу төвлөрөхгүйгээр яг ажил төрөл хувийн карьер тал дээр ястай нэг юм уу хоёр ч юм уу яг тийм цөөх юм дээр жоохон юу яаж чичээ төвлөрч өчөө те. Дэндүү олон юм дээр та ингээд төвлөрөх туссан таны ирчүүч байд юм уу, ноён нуруу байд юм уу, яадаг юм шинээр бас хүссэн хэмжээнд төвлөрөхгүй бас ингээд тарамдах юм байд юм байна. Тэгэхээр энэ 7 хоног бол яг ажил төрлийн хувьд бол яг дажгүй боломжийн хамгийн гол нь яг бүтээе гэсэн, чирүүлээ гэсэн, одоо болгоё гэсэн ястаг 1-2 за болийн 3 юм дээр л сайхан төвлөрч заа юу. Угаасаа тэгэл баг таарах байх. Ерөнхий байдал бол дажгүй. Нөгөө талаас бас ажил төрөл тал дээр юу ягаарай. Аюу хаширлаарай. Тэгвэл энэ өдрөөс сонгосон хүн та юу яагаад байна? Одоо ерөнхий амьдрал юу болж яаж нэг гадралдаг хэрнээ одоо аль нь зөв болохгүй гадралдаг хэрнээ юу яагаад байна? Буруу шийдвэр гаргаад байна. Тэгээд дээр нь бас өөрийнхөө амьдралын дүрм мэддэг хэрнээ одоо тий бас буруу шийдвэр гаргах юм уу хөнгөн ханддаг ч юм уу тийм байгаад байна. Зүгээр л юу хийчих. Ажил төрөлд бол сайхан юм бүтэн гэхдээ олон юм бол биш заа юу. Тэртлийг л аягүй сайн ойлгож явах хэрэгтэй шүүжүүл энэ дээр гарч иж байгаа юм аа. За юу яасаа бас нэг зүйл хийвэл хартаа хойно баг нь байгаа үстэй дээр сар байгаа. Ерөнхий зөрүүн сөрөнгөө ажил төрөл тал дээр сайн даг. Тэгээд илүү их тийм бодиттой дайжгүй байж болох үс гэсэн зүйлрүүл юм хий. Хит бити бас одоо мөрөөдөл биелнэ гэсэн шиг ингээд тийм хит тийм сансрын өсгөөл тийм түүх юм бити биелүүл. Яг аягүй тийм өөр дүнтэй дажгүй юм аа сайн хийгээрэй заа юу.
За харин өнзөрөөд хувийн амьдрал тал дээр за баг энэ юу юм биш үү? Эхлээ хэлсэн шүү дээ. Би ихэнд хэлсэн нэг юм мөрөөдөл хэлнэ гэдэг чинь бас нэг тийм бүх юм 100% 50 болчихноос бишээ. Бас туулах юм зөндөө байгаа гэж. Өгүүлээд өдөр гарсан. Гарч авыз гавар мавлтай бас ингэж ер нь морь үл те одоо нөгөө ертөнцөөр явах гэсэн үгсэл байж штэ. Ийм байгаа юм. Энэ 7 хоногийг та юу яах вэ? Зарим нэг харилцаа, зарим нэг бүтэхгүй зүйл. Ер нь нэг юм таны амьдралыг тийм паразитлаад байгаа, ядаргатаад байгаа тийм хүнээс одоо холдноо, тийм сүд үйл явдлаас холдноо, эсвэл тийм харилцаанаас холдноо гэж ер нь одоо хүсэж мөрөөдж манифест хийж тэрнийхэд л явсан дээр шүү. Тэгэхгүй бол тэгэл нэг юм яг тэр төлөө таны одоо их тийм оруулах гэсэн боломж бол гарах бололтой заа юу. Тэгэхгүй бол яг үнэндээ ингээл одоо чирүүдгийн таны нэгсэндээ хувийн амьдрал талэр чинь бол хог жимаа гаргаж хаяач зөрөө сайн морой их болохгүй байж тээ гэж юм хэлээд байна. Энэ хог моо ер нь энэ талаар хайчвал сайн шүү гэдэг зэрэг гарч байгаа заа юу. Тэгэхээр яг хувийн амьдрал тал дээр жижиг сажиг хэрүүл уруулч юм уу бас яад гэдэг юм бол магадлал байгаа гэдвэл байгаа. Гэхдээ энэ нэг тийм танаас болсон зүйл бол биш. Ерөнхий уусаа болгоосойсон зүйл. Тэрийг та харин илүү тийм зөвдөл бол одоо оруулж ирэх гэж байгаа юм аа гэл зүгээр сайхан ойлгохчул дээр заа юу. Юу гэдэг штэ нэг юм одоо нэг юм үйл явдал байд юм да. Нэг хүн явж байгаа халтраа унцдаг. Тэгэл штэ ямар азан би халтраа унцдаг гэсэн нэг халтарч унаагүй байсан бол харин нэг зам дээр машин дарлах байсан. Тэгэхээр онлын хувьд энэ азтай штэ. Яг тэр шиг яг жижиг сажиг тийм ардгүй гэмээр тийм эсвэл ядаргаатай тийм үйл явдал болно. Гэхдээ нэг том зураг бол өөр чинь нэг хэрэгцээтэй үйл явдал бол байсан юм а гэж бол танд одоо харуулах болох юм а. За юу вэ? Одоо харин энэ одоо энэ болж байгаа энэ лонч тий одоо танд боломж их юм эсвэл аюул байх нь тий анхаарал болгоомжтой байх юм юу вэ? Харъя. За зөрөөд зайстай балан болсон. 9 сэлэм. Яг өсөл бол тийм шууд хурдан бас нэг тийм биелэхгүй жоохон хүлээл гэж таны жоохон янаглах бололтой. Тэр хооронд та бас яг дөрмийн даваа жоохон хямрах бололтой. 9 сэлэм бол одоо бидний дотор одоо хүний хямрах одоо хоос юм санаа зовч юм уу те эсвэл их стресстэх тэрний хөзөр юм. Ер нь энэ 7 хоног та жоохон бясалгал хийдэг ч юм уу, энерги цэвэрлэх ч юм уу те тэгэж явах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол яг хүсэл мөрөл зайхан билээ гоё байх ч гэсэн тэр бол арай болоогүй. Тэр хүртэл бол нэг юм таны жоохон тийм хүлээлгийн ертөнцид балай байдал, нэг юм сандарсан, хэвдсэн байдлаа жоохон байлгах гэдэг юм шүү заа юу. Тийм болохоор юу гэдгийг юм сандрах үйл явдал болоод битгий зөвөр өөрийгөө тайх сайхан тайвшуул аргад бас нэг зүйл гэвэл юу яадаг. Юу гэдгүүлээ дандаа та бас жоохон энерги цэвэрлэх дандаа нэг тийм жоохон юм л болов сөрөг юм боддог ч юм уу яана нэг ч юм бүтгэл үчгээд тийм айдас ихтэй байгаад энэ хүн та ойрын үед гүтээр одоо хүсэл биелэх ямар нэг юм болох болгонд л игээл одоо яана нэг бүтгэл яана бүтэхгүй л яана гэдэг л одоо чинь зүрхчин тэсэх юм ходоочин тэсэх юм уу те бодоод үзэлтэй тийм үстэй. Тийм учраас өөрийнхөө амьдрал дээр ер нь би бол яавал дээр юм би жоохон тайлбарлах хэрэгтэй. Бүх юм хөлөмжлөх хэрэгтэй. Энэ биелэн сайхан болно. За биелэхгүйсэн ч гэсэн бас тийм боломж байгаа гэдэг. Өөрийгөө аюу тийм сайн тайвшруулж аргадж суран заяа. Нөгөө талаас ийм байгаа юм. Бас зүйл гэвэл одоо өөрийгөө бас тийм тайвшруулж стрессээс одоо хамгаалж сурахгүй бол байн ингэдэй бол өстэй би хаач юм уу шүү заяа. Тэрийг ойлгоорой. Хоёр дахь нь за тэнэг гэдэг хөзөр буусан. За ястаа нөгөө тэнэг хүний тэнгэр ивэн гэдэг юм бол гэсэн утгатай хөзөрлөлтөө одоо таар өдрийн хамгийн ихний өдөр. Сайхан мөрөөд гоё юм хий, болгоо бүтээгэж яв. Яг юу юм гэсэн үг. Юмны эхлэл нь бол яг тавигдах юм байна. Хэлж штэ. Хүсэл мөрөөдөл бол одоо биелэн. Тэгээ эхлэл нь хэлсэн штэ. Тэгээ яг цөөх юм дээр бүтээсэй гэдэг. Тэгвэл юу их юм байна? Бас овоо хэдийн эхлүүлж болох юм байна. Яг юм эхлүүлнэ гэж бод шууд 7 хоногт дуусна гэж битгий бодлоо. Зүгээс юм эхлүүлнэ гэж бод. Тэр яваад хий заа юу. Амьдрал дээр ч юм бол энэ 7 хоногт сайхан юм сайхан бүтээд тэнгэр ивэгээ сайхан 7 хоног бол болно. Юмыг сайхан эхлүүлж бодох зөв 7 хоног болохоос одоо олон юм зэрэг дуусгахдаа юм сайн 7 хоног биш юм шүү заа юу. Тэгээд
хамгийн гол нь өөрөө ихдэг сайхан залбир, бүхэн сайн сайхан болон бүтэн сайхан ихдэг. Тэгэхгүй бол та бас дэндүү тийм сөрөг байгаад байна гэдэг бол нэгт гарч байгаа. Нөгөө талаас энэ тэрэг төлөвч юу юм? Та өдөр хамгийн ихний үзэл учраас одоо яалтчгүй одоо нэг зүйл дуусаж нөгөө зүйл эхэлж байгаа. Харин ийм учраас амьдрал дээр ер нь бас өөрийгөө тийм тайвшруулж сурахгүй бол та ер нь бас жоохон сандруу багт заяа. За гуравтхан. Сэлмний хатан. Ер нь миний өгшин жоохон юу яана? Амьдралын юм ингээд тийм байнгын юмнаас одоо юу ямаргүй, хямармааргүй. Сэлмний хатан бол нэг тийм хүүтэн зөвөн хэрнээ марзан эмхтэй хөгжлөж чаддаг. Яг тэр шиг та бас одоо байх амьдралаа бас хөлөө зөвшөөрөхийг хажуугаар бас юмтайгаа асуудлуудтайгаа нүүр тулж чаддаг. Бас тэрийг хүмүүнээр хүлээж авч чаддаг байх хэрэгтэй байгаа тийм. Тэгэхгүй бол энэ үзрээс сонсон хүн та ер нь Jesus чиг юмдэр аюу тийм хурдан, хямардаг, яах ихэ боддгоо бидгүй ч юм уу тийм балай нөхцөл байгаад байна. Дээр нь та хамгийн гол нь ийм шийдэмгий дайчин байж чадах хүн, бүрэн бар байсан ч хүн. Тэгэнгүүт яац энэ өвөл яасан зодон нэрвцэн ямаа шиг юм болчиход байна. Амьтай амир мэддэхгүй, өөрийгөө хамгааж чадахгүй, хүн юуг нэр тийш тэгж боддог. Гэхдээ яг нэг эвгүй өвөл байж болно. Гэтэл энэ өвөл дуусчаад хавар болж штэ. Яг тэр шиг та бас ялангуяа хүмүүстэй харилцаж байдаг юм уу, ажил төлөвлөж гэдэг юм уу те, ховын харилцаж гэдэг юм уу. Өөрийгөө хамгаал, өөрөөргөө төлөө яв. Бас төлөө явлаа гэж бүх юм нэг тийм амар хямраагаад байж болохгүй. Амьдралаасаа сайн сайхны метр хөнгөн бай. Нэг тийм амар тийм бүх юм дуусаад нэг тийм дэлхий сүнчээ үүштэй. Нөгөө талаас бас одоо тийм та гэдгийг салгах юм юм тийм болоход бас юм болчоогүй зүгээр. Амар практиксэн байхгүй. Яг энэ жижиг одоо бас алт хонох юм байх гэсэн тэр нэг тийм амар тундруу муузууд биш. Тэгэхгүй бол та муу юм шигээр хараад аюу тийм балаа нөхцөлд ингээд би орчлаа. Би яаж гарна мандаа гэж яваад байна. Харин зүгээр л заримдаа юу гэдгийг бодоо үзтээ тариулах ч юм уу те. Эсвэл юу үстэй тариулах ч юм хэцүү үстэй. Тэгэхээр яг одоо тариулахаас айхан бүр хэцүү үстэй. Тэр нь зүгээр тариулах гаргадвал амар үстэй. Тийм л ингээ ойлгоцоо. Амьдрал яг л тийм л байдаг. Тиймч байсаарч байх баг. За юу яа? Ерөнхийдөө ингээ харъя. Хүсэл биелсэн сайхан 7 хоног бол болно. Бүх юм сайхан биелэн. Заримдаа ихтэй биелээ гэдэг чинь бас зарим жохол тийм сонирхол зүйлүүд нүүр тулах магадлал байгаа. Гэхдээ тэрийг биелтэл бас айцтай яана энийг гэсэн бүтдэг болов яа гэж жоохон айцтай байх учраас энерги сайхан цэвэрлэр заа юу. Нөгөө талаас ажил хэргийн тал дээр бол яг уу дуусах цөөхөн хэдийн юм байгаа боловч эхлүүлэх олон юм байгаа учраас одоо тийм практикал хандаарай. Нөгөө талаас бас ад зэвэх учраас жоохон тодорхой хэмжээний эхлүүлж гэсэн юм дээр жоохон хаттай азан найдаж явсан нь дээр дуусахын тулд тэр практик байгаа гэж байгаа. Хосын харилцаа юм тал дээр бол ер нь зарим тийм дуусах хэвээр хоёр нэг талтай гарах хэвээр тий одоо нийлүүл нийлээрээ салуу салгах юм эсвэл нэг талаа гаргах юм тийм зүйлс хийгээрээ тэрнээс битгий хямраарай. Тэрний оронд амьдралын сайн сайхны мэдрээд гой байгаад өөрийгөө хөгжлөж байгаа гой байгаарай гэж бол гарч иж байгаа юм аа. За харин одоо юу яана? Сахиусан тэнгэр танд юу гэж зөвлөж байна? Харцгаая. Заримдаа зүгээр юмыг тайван орхиж байж асуудал шийдэгдэг. Тэгэхгүй бол за юу яа? Галыг одоо амар тийм гал байла заяа. Танд одоо тийм галын хор байхгүй нэг чаавас даавал байна. Даавар сэвсэг нэмэр байхгүй. За өстэй унтрахыг хүлээдэг ч юм уу гал команд ирэхээс өөр найдар байхгүй. Та тэрний оронд зүгээр л гал команд хүлээсэн дээр. Тэгэхгүй бол тэрийг унтраах чаад угаа хартуулъя, гар хөлөөж түлж шатаавуулъя тий. Эсвэл бүр тэрээсэн юм болвол яа. Яг тийм үйл явдал та өөрөө орчих гээд байгаа учраас зүгээр юу яа. Заримдаа амьдралаас түр зүр өөрийгөө чөлөөж амраад мараа заа юу. Тэгэхгүй бол ингээл ийм орчин ертөнцийн хамаг юм ингээл ягаад бүр төвхтэй байдал байх гэдэг. За харин энэ 7 өдрийн энерги яах вэ? Гэж байгаа шүү дээ. 4 сэлэм. Амьдралын зүгээр тайван байдлыг мэдэрмээр заа юу. Та энерги мэдрэмжэндээ бол тайван байна. Гэсэн хэрнээ бодолтоо жоохон нэг тийм логиктэй их тийм хямрах гэдэг. Тэгэхээр өөрөө ер нь жоохон амрааж, өөрөө жоохон тайвширсан хүн хамгийн тайван хийдэг. Одоо лаглаг тулаанч чинь мэрэл өөрийгөө тайвшруулж байгаа гэж хийдэг. Тэгэхгүй ихт уурандаа барил гээл юм хяналтгүй гусаал тэгэнгүүт тийм бас зохиолох тийм зай гарч идэх юм уу? Хий гарч идэх. Яг тийм маягаар байх гэдэг. Тэрний уртаа зүгээр ямарваа нэг хийхээр зүгээр сайхан тайван бай, дүлгөөн бай. Нэг хайхтар битгий одоо юу яа? Хямар. За юу.
За ингээд одоо хоёр дахь хөзөр маань дууслаа. Хөзөр зөвлөлтөд таалагдсан бол одоо лайктараар шеэрээрээ субскрайбаар мөн дэвшил маш баярлах болно. Мөн одоо гүйлгээний утган дээр юу хийх хүсэж байгаа зорилготой байна. Тэр юм дэмжиж явуулах тэржлээ сайхан манифестигээ зөвлөлт хийх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайн өгсөн мөн дашин дурсгалд ингээд асууж үзүүлэхдээ тараад үзүүлэх юм байвал та бүхэн ингээд Instagram, Facebook-оор сайн холбогдоорой. Би бол байнга байж байна. За тэгээд байнгын стресстэй хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөлөг Oracle давсыг одоо саналж байна. Ердөө 10 сарын давсан туснаар 10 сарын тэмдэглэлийг гараад ирэхээр аюул сайхан болоо нэг чинь байгуулах юм аашцаа юу. Тэгээ хамгийн сүүлд нь юм хэлье. Амьдралд яг үнэхээр яаж амьдрмаар байна? Тэрнийхээ төлөө хичээ. Тэгэхгүй бол та яг үнэндээ хүний төлөө амьдрах юм шиг яваад. За юу. За одоо ингээд одоо 2 дахь хөзөр манд дуслаа. Одоо 3 дахь хөзөр рүүгээ орцгоё. За 3 дахь хөзөр маань ингээ харахаар вау, сэлмний хатан. За нэг стайл чадандаа хөвгдөх шилэн болох юм байна. За тар өдрийн 4 элементтэй 4 элементийн хамгийн шийдэмгий бас ширүүн хөзөр бол сэлмний хөзөр гэдэг. Яг нь гаднаа ширүүн хэрнээ. Яг манай за бид юм ярьж үгээ. Манай их сургуулийн багш нэг юм байсан юм аа. За яста ширүүн гэж ихтэй хэвээр алж чадсан та ясыг чинь цариулна та яста тань надаас тийм сайнаа үзэхгүй шүү гэсэн багш гэдэг. Тэгсэр нь яг дүн гарах болохоор аюу тийм зөөлөн. Ер нь их унахгүй нэг тийм C юм уу B ч юм уу A-тэй гарах штеп гайгүй. Дүнг нэг тийм харамгүй. Та ер нь хитэ жоохон интеллект энергийн төвшин тийм байх болов гэж гарч ирж байна. Яагаад гэвэл сэлмний хатан бол өөрөө тийм дайчин шийдэмгийн хэрнээ бас яг доторх тийм зөөлөн хэмжтэй. Одоо ерөнхий байдлаараа бол 57 тийм заавал одоо энерги төвшин гэдэг юм уу те шийдэмгий байгаа тамар юмаа дайрыгээ тамар юм болгож бүтээгээд ер нь бас сонин яасан харьцан өсөж жоохон бас нүүр тулаад гэсэн ирнэ тийм их одоо нүүр тулсан стрессцэн байдлаас нэг тийм амар стресс авахааргүйгээр юм шийдээд бас өөрөө ч гэсэн бас шударгаар хандаад ер нь бэ бас яг юу болоод байгаа юм яг яах гээд ингэж байгаад байгаа яг юу хийж амьдраад байгаа юм хажууд байгаа дурак ер нь хий гэдэг. Яг тэр талаараа бодож юм хийхгүй бол та юундээ болохгүй байгаад байна. Тэгэхээр тэрийг ер нь бодооч гэсэн одоо ингэж ухааруулсан тийм одоо 7 хоног энэ дээр ингэж гарч иж байх шиг байна. Нэг тийм муу 7 хоног бол биш. Гэхдээ ер нь нэг жоохон тийм ухаарлын 7 хоног бол ер нь байх болов гэж бол энэ дээр гарч ирээд байгаа юм. За яа. Ялангуяа сэлмний хөл одоо хатан учраас бас нэгт олон зүйлсийг сайхан зэрэгцүүлсэн. Хоёрт бас одоо тийм шийдэмгий болон бүх юм тийм локер харсан тийм мэдрэмжэндээ автаад хүн амтан өрөвдөд байхгүй яг одоо өөртөө юу чухал юу зөв юм гэдгийг ойлгосон одоо тийм 7 хоног бол одоо байх юм байна гэж бол энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За юу яа. Бас нэг гоё зүйл байгаа. Сэлмний хатан дээр тэгэл луу бол одоо чинь Европ, Монгол юунд бол ингэдэм байлээ. Одоо уур ухаан мэдрэмжээс одоо дээр гарсан, чанад гарсан одоо мэрэгэн ухаан юм аа гэдэг. Нэг өсөндөө энэ 7 хоногт бол та бол үнэхээр бүх нэг гоё тийм логиктай хараад, ухаарад ийм байж байгаа юм, тэр нь тийм байж байгаа юм гэдгийг сайхан харсан бас ойлгосон тийм 7 хоног. Тэгэхгүй бол энэ хөсөө сонгосон хүн та ингэж ах шиг байна. Ерөнхий амьдралаа бол ер нь жоохон төөрөө яваад байна. Ингэчтэй ч юм лүү тийш ч юм лүү гэж бодоод бүсдэг хэрнээ бас болдгоо ч юм уу те. Тэрнээсээ та харин 7 хоног аваа бас сэргээд айтайхан болох юм байна гэж бол гарч иж байна. За юу яа одоо ажил төрөл тал дээр яах нь вэ харцгаая. Шүүлтээ өдөр алдарсан. За юу яана. Энэ 7 хоног ажил төрөл санхүү карьерийн хувьд бол ерөнхийдөө бол гайгүй. Гэхдээ яг чухал шийдэх ёстой, шийдвэрлэх ёстой гэсэн хэдэн зүйл байна. Ер нь тэрийг шийдчихээ. Миний өгшөө тий. Одоо найзаа чи яг зарим тийм асуудлуудтайгаа бас нүүр тулж чадахгүй байна. Ер нь жоо нүүр тулж яасан юм бэ? Энд чинь ингээ яваад байвал яваалах юм биш. Тэгэхээр яваад байх гэсэн өөр ч нэг тийм сайн юм гарч ирэхгүй байж тээ. Тэгээ тэрнтэй ер нь одоо шийдчихээ гэж нэгт. Нөгөө талаас юу ямар байна? Яг ийм маягаар ингэж явах тусам одоо өөртөө амьдралаа жоохон төлөвлөөд нэг талдаа гаргаад
яг яах юм бодоод бас одоо ер нь ингэж амьдралдаа удаан явах нь ер нь зөв юм уу буруу юм уу те тэр талаас сайхан анхаарч ухаарад гэхдээ яг тийм мэдрэмжэндээ яг хүмүүс нь сайн байд юм уу биш. Үнэхээр зөв буруу бол буруу. Яг тэрэн дээр л тийм юу яа 41-59 юм байхгүй. Одоо тийм тэ миний одоо их чаг зүйл ойлгож байгаа гэж бодчих. Тэгэж ер нь төлөвлөлт хийх ёстой 7 хоног байна. Тэгэхгүй бол энэ соцсон утгааны үнэ жоохон явахгүй байгаа амьдралын төвшөнд. Илүү дээр байж болох потенциал яг үндэ байна гэсэн ирнэ яг гэдэг. Яг нэг хэсэг бол яг гэж болж байсан. Гэхдээ одоо бол болохгүй байгаад байгаа шүү. За юу. Тэгэхээр тэр төлөв юм сайхан ойлгоорой. Ер нь бол ойлгочих байлгүй дээ. За тэгэнгүүт нэг ийм гарч иж байгаа юм. Хувийн харилцаа. Вау. Яндаа гэдэг шиг нэг. Хувь тавилангийн эргүүлэг. Нэгдүгürt хоёр утгатай. Одоо нэгнийх нь бол амьдрал бол ер нь Азийн үзэр. Энэ 7 хоног бол ерөн хувийн харилцаа, тийм ямар нэгэн шийдээ төвшин нэмээ эсвэл хоног танилцсан гэсэн яад идэв. Одоо юу хүсэж чинь? Яг тэр чинь сайхан Азийн гэсэн үг. Энэ хүнтэй сайхан бүтчих гэвэл бас нэг арай сайхан болзон явдаг ч юм уу, тийм. Нөгөө талаас бас нэг хүнтэй сайхан уулзч болчих бол сайхан сайхан ивэдэг ч юм уу. Эсвэл сайхан найз хүн ч юм уу найзлуудаа болъё гэж байгаа бол бас нэг одоо хүн гарч ирдэг ч юм уу, тийм үерх хүн гарч ирдэг ч юм уу. Нэгэсэндээ өөр ч юм бол ажиг сайхан ивэнэ. Нөгөө талаас амьдралын ер нь нэг цикл дуусгаж байна тий. Ер нь жоохон үйлдэл хийгээч. Өөрөө ч юм уу сайхан Азийн гоё юм явуулъя. Тэгээд тэр Азийг яг уу тэгээд ходоод навчих тэгж нэг шарт тосоо амруугаа түлхчихээ. Тэгэхгүй бол энэ амруу оршсон түлхийг шарт зөөрөө хэлрээд түлхэх ч юм уу эсвэл амаас асгадаг ч юм уу тий. Болох гээд байгаа юм биш шүү. Ер нь зүгээр сайхан амьдралдаа би ийм гоё бай, би ийм бас дажур бай гэдгээс сайхан орчооч гэд оруулах гэдгийг ойлгочооч гэдэг хөдрөл энэ дээр гарч байгаа юм заа юу. Тэгээ хардаа одоо луун дээр гарч иж байгаа энэ хөдөр байгаа штэ. Өөр чин бол аз ивэдгүй гэвэл аз ивэдэг. Гэхдээ өөрөө юу яагаад вэ? Азаа ашиглаж чадахгүй байгаад байна. Энэ азыг ашиглая гэж бодож байж яг азаа тийм манифест синдром хийя гэж одоо юу яа. Тэгэхгүй бол одоо өөр арга алга заа юу. Тэгээ нэг юм заваа өгдөг штэ нэг. Тэгээд юу ямар байна? Бүх юм ерөнхийдөө сайхан аз ивэн. Тэгэхээр яг үнэхээр болгоё бүтээ гэсэн юм айгуу сайхан болгож бүтээж иж л одоо явбар заа юу. За харин одоо юу яана? Гоё марна. Одоо энэ 7 хоногт одоо өөрчлөн ажил амьдралч ямар хуу гоё үйл явдал тохиолдох одоо боломжтой Аз байна уу эсвэл явдалтай их мэн гэдэг. Харъя. За. Саваны бол гарсан энэ дээр бол. За юу гэсэн үг вэ гэхээр бас ингэнэ. Ерөнхийдөө бол амьдралдаа яг юу хийхээ бас сайхан төлөвлөл, тэгээд сайхан бэлт. Яагаад гэвэл өөртөө чинь тийм гоё тослох дажгүй хүмүүс л амьдарч орж ирэх гээд байна. Одоо энэ бол уг нь бол үйл явдал удаан болно гэсэн үг ч гэсэн яг үүндээ одоо мэдрэмжээр бол танд бас туслах, таны дэмжих, тий гоё болгоё бүтээх гэсэн хүмүүс л таны амьдралд орж ирнэ гэж байгаа юм. Нөгөө талаас амьдралдаа юу яа? Ерөнхий бүх зүйл танихаар болох учраас нэг тийм амьдралдаа яана нэг тийм санаа зовлохгүйгээр бүх юма зүгээр сайхан зоригтой хичээ. Бүх юм яг тийм амар пакталж яг зүгээр л таны одоо тийм итвэхийг хүлээгээд. Хэрэв та итгэвтэй байж чадвал уус байх, итгэвтэй байх ёстой яг үндэ. Бүх юм сайхан болно. Тэр чинь тус хүмүүс гараад ирнэ. За юу. Бас нэг зүйл гэвэл юу яагаар? Ер нь юм сайхан суралцаарай. Танд одоо суралцах, бас хүнээс асуух зөвлөх юм зөндөө гарч ирэх шүү. Бүх юм сайхан зөв явна гэдгийг сайхан ойлгоорой. За юу. За харин одоо ажил төрөл тал дээр яах нь вэ? 3 сава, 3 аяга. За эн чинь юу шүү дээ хөө харж байгаа биз? Ер нь бол 3 анаа уултай сайхан тулгаж штэ. Баргийн шилтэй мөн үцмэг харагдаж байна. За нэгсэндээ бол юу ямар байна? Яг ингээд хичээгээ төлөвлөө яах зүйлс дээр чи хүмүүсээ сайхан зөвлөгөө ав. Хүмүүсээ сайхан ярилц. Амьдралын сайн сайхан мэдэр. Тэгээ яг бас яг яаж амьдрмаар байгаагаа хүмүүсээ сайхан ярилц. Тэгэхгүй бол таны бүх зүйл чинь аюу тийм ерөнхий байгаад байна. Ерөнхий байх тусам танд яг үндэ болохгүй. Тэрний оронд яг нэг юм барьцтай одоо энэ зүүн ажил хийж юм уу энэ зүүн одоо ямар нэг хийж эсвэл энэ хавартай одоо хүүхдийн байраас өмнө ч юм уу юм хийж тийм үү энийг болгоё яг энийг ингэж хийгээд тийх хүмүүстэй зөв хүмүүсээс ярилцсан. За үнэхээр ярилцсан болохгүй надад үзүүлж болно заа юу. Башин дуртахад.
Тэгэхгүй бол таны амьдралыг тийм ерөнхий одоо ноён слайд юу гэдэг вэ? Одоо хун цагаан машин ирнэ гэж хэлдэг үстэй. Яг үнэндээ одоо бүтэхгүй байсан бол тэгэл бас хун цагаан машин ирэх зүйл бол тийм. Гэтэл та яг үнэндээ тийм хун цагаан машиныг хүлээгээд байгаа Итали үнэ байх гэдэг. Тэрний оронд хун цагаан одоо аксент машиныг яаж ирүүлэх талаар бодож үзэх хэрэгтэй байгаад байна. Баяртай төлөвлөх хэрэгтэй байгаад байна. Заяа. За одоо юу вэ? 3 дахь хөзөр хувийн амьдрал тал дээр чинь 8 зос. За юу яана? Төвлөрнөө. Яг юу болгож бүтээх яах хэвтэл дээр чинь бол нийт 8 зос бол одоо яг тийм ургацаа авах хөзөр. Яалтчгүй энэ одоо хөзрийг сонгосон хүн та буянтай хүн юм, азтай хүн юм, зөв үеийн үр, сайн үеийн үрчим сайхан орж ирэх гэж байгаа юм байна те. Тэгж байгаа учраас ерөнхий зүгч юм сайхан болгож байна. Гэхдээ юм орж ирэхдээ бас зүгээр орж ирэхгүй бай. Нэгт төвлөрнө. Яг юуг яаж оруулж ирмээр байна. Яавал сайхан юм болохоор тий. Тэрэн дээр аюу сайхан анхаарна. Хоёрт ер нь юмыг жоохон суралцаач. Миний өгшин суурьсэтэй хэрнээ яг бүх юм дээр үнэхээр ингэ амьдралаа төвшин нэмээ тий. Хүнтэй харилцах юм ингээ гоё болоо гэвэл та яг ингэ жоохон майлынхын ногоон байгаад байна. За би тайлбарлая. Майлынхын ногоон гэдэг чинь нэгсэн доо хүмүүстэй харьцаж сураагүй, хүний санаа ойлгохгүй, парол ойлгохгүй байгаа хүнийг бол майлынхын ногоон гэдэг юм аа. Нээлийн одоо товч тайлбар тавьлаа. Тэгэхээр та нэгсэндээ хүнийг таньж сурах хэрэгтэй байгаад байна. Аз ивэн гэхдээ хүний тал таньж сурж юм тийм болохгүй та яг үндэ бас одоо юу гэдгийг алдаа давтагдах магадлал байгаа шүү гэж хэлж байна. Нэгс нь хамгийн анхаарч байгаарэ гэдэг юм. За юу. Тэгээд чөтгөрөө детальд байдаг гэдгийг. Яг хамаг юмыг анхаарч яах их мэдгүй бол та яг үндэ дахиад нэг юм алдаагаа давтах тийм балаах магадлал байна шүү. За юу. За ингээ ерөнхийдөө дахиж ихнээс нь харахад бол Сэлмний хатан гарсан. Энэ 7 хоног бол ер нь тийм дайчин өөрийнхөө төлөө тэмцсэн тий боломж бүтээсэн их тийм гоё үзэл бол байх юм байна. Нөгөө талаас тэрэндээ чинь бас туслах хүмүүс бол орж ирэх одоо орж ирнэ 50 бай. Ажил төрлийн тал дээр бол ерөнхийдөө дажгүй боловч төлөвлөх юм ихтэй бас одоо бодох юм ихтэй чудраар бодох хэрэгтэй учраас энэ тал дээр ер нь яг яхаа бол хүмүүстэй сайн ярилц. Хувийн харилцаа тал дээр бол аюул сайхан аз тахих ч гэсэн бас жоохон тийм суралцах, бодох те бас юм байгаа шүү гэж л гарч иж байгаа юм аа. За юу вэ? Одоо тэнд сахиусны нэрийг зөвлөж байна. Харцгаая. За дахиад суралцах. Юу яасан? Миний өгшин чи одоо энэ үзэр сонгосон хүнтэй жоохон юу яасан үгүй юу? 10 жил их сургуульд жоохон унтсан. Тэрийг одоо нөхөж нэг үү вэ? За товчхондоо бол юу яана? Яг үнэхээр өөрийнхөө дутуу байгаа зүйл дээр бол суралцах хэрэгтэй байгаад байна. Ажил төрөл тал дээр дутуу байгаа бол тэрийг бас сайжруулах хэрэгтэй байгаад байна. Хосын харилцаа ч юм уу хүн таних тал дээр дутуу байгаа бол тэрийг бас хөгжүүлмээр байна. Яг яах ихээ ер нь жоохон бодож мэдэрч төвлөрөхгүй бол та яг үнэндээ нэг л их сэтгэл, нэг л их болгох бүтээсэн хүн байгаа хэрнээ яг үнэндээ яаж болгож бүтээх мэдэхгүй хүн яваад байгаа юм биш үү гэж гарч иж байна. Тэгэхээр суралц шүү заа юу. За харин одоо юу вэ? Одоо таны энерги нь ямар байх вэ? За 4 аяга. Хормын хөзөр. Бас ер нь бол их тийм баяр цэнгэлэх хөзөр. Энэ 7 хоног бол их тийм гоё аз жаргалтай энерги цаанаасаа гоё орж ирээл ингээл юуж болсон гэсэн энийгээл тийм гоё юм хиймэж тийм санагдсан сайхан 7 хоног бол байна заа юу нэгт. Нөгөө талаас яг ийм үеийг, ийм сайхан үеийг ашиглаж, юмээ сайхан болгож бүтээж, аргалж тэгж явж иж таны амьдрал руу сайхан болно. Тэгэхгүй бол та нөгөө л нэг ерөнхий нөгөө л нэг юм байгаад нэгс нь та өөрөөтөө аз жаргалтай байх эрхийг өгөхгүй байгаад байгаа юм биш үстэй бодж үзээрэй. Амьдрал сайхан байх шүү заа юу. За одоо ингээд 2 дахь хөзөр манд дууссан, 3 дахь хөзөр манд дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайктараар шеэрээрээ subscribe мэдээж маш их баярлах болно. Мөн одоо гүйлэний утган дээр юу хийх хүчний хязгаарлалттай тийм. Юуны төлөв хэмжээнд гэж хэлвэл тэрэн шилээ сайхан манифест хийгээд залбирлуулж өгөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сэнсэг нүсгээрээ мөн ташин дурсууд ингээд тараа дотор үзүүлэх юм байвал сайхан Facebook, Instagram-аас холбогдорой. Би бол сайхан үзэж байгаа. Уулз үзмээс бол 10 хүртэл ирээд үзүүлж болно. Мөн ингээ байнгын стресстэй докторгүй ингээд тавьж өгцөө байвал та бүхэн энерги цэвэрлэг Oracle авсаж саналх болгож байна. Ердөө 10 сарын боссоос нөрөөд 10 сарын бисгал яагаад аюул сайхан боломж заа юу. За тэгээ нэг юм анхаарай. Миний өгшөө. Өөртөө баярлах, ажралтай байх эрхийг өгч. Байнга ингээд жоохон баярлахаар л яана одоо ингээд баярлж их баярлж болохгүй дарамой юм болно гэж айцтай байгаад болохгүй заяа 50 бай. За одоо ингээд та бүхэнд хамгийн сайн өсөөрөө дараагийн төлөвлөлт дээр уулзгаая.